2017 оны төсвийн асуудал хэд яригдж байна л да. Тэгээд тэр 38.6 тэрбум төгрөгийн татварын өртөө энэ төрийн өмчит компаниудын энэ татварын өрийг авлагыг авч болохгүй юу? Энийг улсын хурлын тогтоолд оруулах боломж байгаа юу? Нэгдүгээр энэ санал энэ л да оруулах шаардлага байна. За хоёрдугаарт нь тэр төлөөлөл удирдах зөвлөлийн асуудал дээр би бас сая Нарамтын гишүүний саналтай санал нэг байгаамаа. Дайлангуяа төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийн үүрэг хариуцлагын асуудал, цалин хөлсний асуудал гээд ер нь нэг төрийн албан хаагч өөрийнхөө ажил үүрэг дээрээ давхардуулаад зөвхөн нэгэн тууцын аль нэг гишүүн байх тийм боломжийг бүрдүүлэх ёстой. Магадгүй хідэж байдгийг. Тэгээд тэр бүгдээрээ давхарцсан цалин мөнгө авдаг гэд ингээд төрийн ажил асуудал хитгэн одоо төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн хариуцлагагүй нөхцөл байдлаас болж би ийм нөхцөл байдалд хүрж байна гэж бас дүгнж байгаа л да. Тийм болохоор энийг жоох нэг анхаарч үзээч. Нөгөө талаараа тэр төлөөлөл удирдах зөвлөлийн цалин мөнгөний асуудал байна. Ер нь бол бас хэрээс хэтэрсэн юм асуудлууд байдаг юм шиг би мэдээллүүдийг авч байгаа л да. Тэгээ үүнийг бас зогсоох хэрэгтэй байна. 3 дугаарх санал нь юу вэ гэхээр за орон нутагт байгаа би түрүүн хэлсэн тэр 70 цэцгийн дулааны цахилгаан станц гээд манай өмнөд үсгийн цахилгаан түгээх сүлжээ эднэргээд орон нутгийн энэ туудад нь орон нутгийн удирдлагуудаас нь ятгад нэг хүнийг байршуулах хэрэгтэй байна. Ятгад нэг хүнийг. Тэгээ түрүүн бид тэр лавлаж асуугаад байгаа хилээд байгаа мэдээлэл нь тэр байхгүй юу? 2000 онд 70 цэцгийн дулааны цахилгаан станц үүсэж бий болохдоо тэр 6 тэрбум воны эргэн төлөгдөх нөхцөлтэй урт хугацаад үр төлбөрийн баахан хөрөнгүүд аваачаа шахацсан. Тэгээ нөгөөдөг чинь ашигтай ашиггүй яваад л дулаан унтардаг, зогсдог, эвдэрдэг айгүй их асуудал хүнд байсан шүү дээ. Тэгээд тэр үед өшөөдөө нөгөө запас хэлбэг нь байхгүй, Солонгосоос очиж авдаг, Америкаас очиж авдаг, нөгөөх нь бараг хэдэн тэрбум төгрөгийн үнэтэй гэдэг ингээд орон нутаг яг тухайн аймаг дээрээ тухайн одоо барилга байгууламжийг төрийн өмчит компанийг барьж байгуулахад орон нутгийн удирдлагын тэр одоо хараа хяналт хариуцлагагүй нөхцөл байдлаас болоод ятгад тууцад нэгээс 2 хүн байхгүйгээс болоод ийм асуудал үүсэж байгаа шүү дээ. Тийм болохоор би тэр орон нутгийн удирдлагуудаас энэ ятгад тууцын тэр 7-оос 5-аас 7-оос 9 хүний бүрэлдэхүүнтэй байдаг бол нэгээс 2 хүнийг нь байлгаж байж энэ харилцан одоо эргэх холбоотой хамтын ажиллагаатай байж тэр тухайн төрийн өмчит компани ашиглалт цаашд хадгалалт хамгаалтын асуудлаас тэр хэмжээгээр бий болох учиртай гэж бодож явдгийн. Тэгээ одоогоор ингээ хараад ах тууцд нь ерөөсөө тэр орон нутгийн хүмүүсээс нэг ч оролцоогүй байх жишээтэй. Орон нутгийн тухайн засаг даргаас нь ямар санал аваагүй байх жишээтэй. Ийм асуудлууд байгаа. Тэгээ одоо би бас улсын хурлынхаа өөрийнхөө гишүүний баланк дээр энэ тууцд нь оруулах саналыг бас аль бие усаар тавьж уламжлалаа. Ингэж яж ерөнхийдөө тухайн компани орон нутгийн хувьд ямар үйл ажиллагаа явуулж байгаа энэ дээр ард иргэдийн санал гомдолт ямар байгаа цахилгаанаа үйлдвэрлэж өгч чадж гэнэ үү дулааны асуудал дээр нь ямар байна гэд ингээд орон нутгийнхаа ард иргэдийн төрийн өмчийн хэмжээнд тэр үйл ажиллагаа явуулж байгаа үйлчлэгээний чанар хүртээмжийг үнэн бодиттой ил тод тэр тууцын хурал дээр асуудал олгож ярих тэр л ганц одоо албан тушаалын хүнийг нь тавьж өгөх ёстой гэсэн юм саналыг бас давхар оруулж байна. Үүнийг энэ оруулж өгч байгаа санал дээр нэмж оруулах нь зүйтэй хаа гэсэн юм санал. За баярлалаа. За энийг